Чи зураг л гэж ойлгоод байх шиг юм тий. Зураг авах болж л үзсэн болохоос бичлэг хийж үзээг бах тий миний хөө. За миний охин болно. Одоо гаргуулж болно. За намайг Баасан Сүрэнгийн оч гэдэг. За би 1987 онд Орхон аймагт эдэлсэн. Одоо би бүсийн ажиллагаа эмчилгээний төвд хүний нөөцийн албаны дараагаар ажилладаг. За одоо ажиллаж байгаа энэ сайхан хэмжлэгтэй бол төрөлж хүн болж эдэлсэн. Эндээ бас батгаж баяртай явдаг. За их нэртэйгээ бол 2013 онд анх танилцж гэр бүл болсон. За манай том хүүхэд бол 2014 онд ингээд эдэлсэн. Ингээд гэр бүл болоод өнөөдөр 4 сайхан хүүхдийн аав ээж болоод аз жаргалтай сайхан амьдарч байна. Өрөөлөнд оруулах уу? Өрөөлөнд оруулах уу? За тий. За. За, андаа та баяртай. Миний аник Эрдэнэзул гэдэг. За бид хоёр бол 2013 онд анх танилцж үерхэж эхэлсэн. Ингээд нэг хамтдаа гэр бүл болоод ингээд амьдарч байна. За 2013 онд бид хоёр хоёулаа одоо оюутан ах уу цагтаа бол тухайн үеийн л бас оюутнууд зуны амралтаараа Монгол Улс ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр сонгуулийн штабд хуулагч хийж явж байгаа танилцсан. Би өөрөө яг хэдэн баг хариуцдаг ахлах манай эхнэр яг одоо миний доор одоо ажилладаг хуулагч байсан. Тэгээд хоёулаа сонгуулийн ажлаар нэлээд хуулагчийн ажил хийж тухайн үедээ бас оюутан байсан учраас цалин мөнгө аваад тэгээд цагаар ажиллаад тэр ажил хийж явах хэвчээ танилцаад тэрнээсээ хойш бас хоёр биендээ татагтаад ингээд гэр бүл болоод өнөөдрийг хүртэл 13 жилийн хугацаанд бас ажралтай сайхан амьдарч байна. Тэгэл харсан чинь их гоё ах байсан. Тэгэл анхны харцаар дурлаа. Ах нөгөө нөхөртөө ах юм яриад би чинь тэгэд нөгөө 18-тай жоохон шүүхтээсэн. Тэгэл юм вау, ийм гоё цаашин те ингээд юм ярьж байгаа юм ингээл ийм гоё цаашин ертөнц байд юм уу гэл миний нөгөө эргэн тайрны хүрээллээс бүр ингээд шал өөр юм яриад тэгэл амар гоё нүд нэгтгэх шиг болсон. Нэрэл за ийм байж бас болох юм биш те. Ийм үнцэг бас байж болд юм байна гэдгийг тэр үед айгаа ухаарч исэн гэх юм уу. Тэгээ айгаа олж чадсан. Тэг нөхрийн хоёр айгаа тийм оюуны бидэнд амар их дурлаа. Ер нь бол бид хоёр бол бас насны бол бас нэлээд зөрүүтэй. Би бол эхнэрээсээ 8 насны зөрүүтэй. Тэгээд тухайн үед бол бас би ингээд их нэртэйгээ дотносоод хадам одоо манаасаа хадам авч ир байгаа. Хадам авч ирдэг анх танилцж байгаа. Танилцаад ингээд эдний гэр бүлд ингээд бас ороод ингээд дотносоод ингээд явж явах үед бол бас тодорхой хэмжээнд нэлээд ах хүн байна гэдэг юм уу юм эргэлзээнүүд бол байсан. Хамгийн гол нь миний ээж аав бас манай хадам аав хоёртой хамт ажилладаг байж таарсан. Манай хадам ээжтэй цуг дүүлдвэрт нэг одоо зэхэд олон жил цуг ажилласан. Манай хадам аав болохоор манай ээжтэй цуг одоо цэцэрлэгийн байгууллагт манай ээж бас олон жил эрхлэгч хийж исэн юм хүн. Тэгээд бас удирдлаганд нь ингээд бас олон жил ажиллаж исэн ийм хүмүүс бас таарсан. Тэгээд аав ээж маань одоо хамт олон дотроо байдаг нэр хүнд тэр бүх юмыг харж манай хадам аав ээж надад аягүй итгэл хүлээл гэж хайртай нандаа охиноос өгсөн байгаа. Тэгэхээр би бас ээж аавынхаа буйнаарч гэдэг юм уу ээж аавынхаа одоо хүний төлөө хийдэг сайхан сэтгэлийнх нь одоо үр жишнээс ч гэдэг юм уу тий тэр сайхан одоо үлдээсэн өвгийнх нь одоо ачаар бас их нэртэйгээ цааш тэр болж амьдрахын нөхцөл байдал бүрдсэн. Тэгээ энд бол би их талархалтай байдаг. Ээж аавдаа бас маш их баярлалдаг. За хадам аав жиртэй бас маш их одоо хайртай манай хадам аав жир бидний өвөл дэмжиж тусалж хамтарч амьдрахад манай өвөл дэмжлэг үзүүлдэг. Тэгээ тэд бас талархаж явдаг бас хэлмээр байна. Би ч ер нь тэгэл нэг тийм зөөлөн аядуу талдаа нэг тэгж амар ууралж муулаад идэггүй. Нэг уурлах юм бол нэг аяга дугуугаар ачтгийн 3 4 өнөөр. Тэглэр манай нөгөө тэгэл араас аргатаа л тэгэл миний аяар харцаар тэгэл. Гэтэ нэг удаа ингээ юм ярьж чадахгүй болцохоор амар их тийм хэцүү би өвдөд байгаа ч юм шиг тэгээ аяга хэцүү гэдэг юм аа. Энэ одоо би ч одоо 30 гараа явж байгаа. Анхаарал 8-тай нөхөртөө танилцсан. Аль ирэх охин байсан. Одоо хүртэл тэгэл ер нь ирэхээрэл тэр зангаа таяхгүй нөхөртөө ирэхлээл тиймэрхүү байдалтай л. Тий, манай эхнэр ер нь их айлын бага охин. Тэгээд би бас айлын том, доороо бас 2 охин дүүтэй. Тэгэхээр зэрэг эмэгтэй хүний бас оролцоо дарга ивэг олох бас олон эмэгтэйчүүдтэй цуг өссөн болохоор ер нь тэр талдаа бас ихтэй ер нь учрыг нь олно. Гэхдээ манай эхнэр яг хэлж байгаатай адилхан айгу дуугаа ораач чинь ер нь бол юм ярихгүй болчихсон. Ер нь юм яриулах гэж нилээ бас хичээл сэтгэл гаргана. Тэгээд ер нь
амьдралд бол бас сайн томот олон л асуудлууд байдаг янз бүрийн шалтгаанаар. Гэхдээ бид хоёр бол үргэлж тэр зүйл маань бол бид хоёрын яг одоо нэг гэсэн чин сэтгэлийн өмнө очиод нурж ундаг гэх юм уу. Тэгэл цаашдаа очроо олоод эвдрээл асуудлаа шийдээл явдаг. Тэр ер нь бол үзэл бодол айгүй нэгнийхээ үзэл бодлыг маш сайн дэмждэг. Нэгнийхээ хийж байгаа ажил юмыг аюу хүндэтгийг хичээдэг. Үнэхээр болохгүй бүтэхгүй асуудал юу наадах чинь үнэхээр болохгүй юм шүү гэдэг асуудлыг бол нэгэндээ бас санаа зовтгүйгээр хэлж чаддаг. Тэр нь өөрөө амьдралыг доктортой бас их ив найрамдалтай бас урт хугацаанд үргэлжлэх гэдэг нөлөөлт юм болов уу гэж боддtiin. Тэгээ манай шууд бас тийм багасаа л гэж үздэг. Анх хүүгээ аутизмтай гэдгийг анх онцлогдчихвал би ч нөгөө дөнгөж төрөөд удаагүй байсан 3 дахь хүүхдээ гаргаад тэгээ аюу тийм сэтгэл готролд ороод тэгээ аюу хэцүү үеүүд бол зөндөө байсан. Тэгэл манай нөхөр чинь намайг харахтаа л одоо хоёлоо нэгэн л одоо хүү маань ингээ онцлогдсон юм чинь өөрийнхөө ирээдүйн төлөө л хоёлоо хамтдаа л зүтгэн хамтдаа хичээн тэр хоёлоо одоо хүүгээ яаж хөгжүүлэх үү, яаж сайжруулах уу, судлаад үзье, хичээгээд үзье, хамтдаа зүтгээд үзье гэл тийм үгэл тэгэл хүүгийнхаа төлөө өстө хоёлоо бүх байдгаараа одоо судалгаагаа хийгээл яаж хөгжүүлж болохоор байна, яаж нийгмийн харилцаанд орохоор байна, яаж сайжрахаар байна гэл тийм нөгөө 5 хүртэл ерөөс огт юм ярьж байгаагүй манай хүчин. Тэгээ сургууль харахтаа ч гэсэн яг тийм үү тод үг хэлэхгүй ч гэсэн авиа энэ төр бол хэлдэг лээсэн л та. Өөрийн гэсэн нэг тийм өвөрмөц хэлтэй гэх юм уу? Нэг юм ямар нэг юм баа умад даач гэдэг юм уу те бид нар ерөөс тийм ойлгохгүй нэг тийм хэлээр яриад байдаг байсан. Өөрөөртөө бол яриад байгаа хгүй бид нар л ойлгохгүй болгоос. Тэгээ тийм үед нь яг ингээд маань хурцэн хажууд ингээ хань болоод битээр бол яг аав ээжийнхаа үүрэг хариуцлагын хүрээнд те хүүгээ яаж хөгжүүлэх үү гэл. Тэгэл та хамцуу шамлал гэдэг шиг л тэгэл зүтгэцэн те хүүгээ хадгалаа. Аутизмтай гэдэг юуг бол хардлага бол битэрт бол ер нь бол байсан. Манай хүүхд ингээ удаан хугацаанд ярихгүй ингээд ингээр янз бүрийн бас найз нөхдийг хүрээлт гэдэг юм уу таньж мэддэг хүмүүсийн хүрээлт дотор бол аутизм гэдэг юм байна. Тэгээд ийм байгаа юм биш үү гэдэг ийм хардлага бол байсан. Гэхдээ битэр бол тэрийг бүтэн хүлээн зөвшөөрийг анх бол хүсээгүй. Ер нь үгүй байх гэдэг амар итгэл найдвартай. Хүн болгон л бас тэгдэг байх гэж боддог. Тийм байсан. Тэгээд төслийн хүрээнд манай дээр бас нэг ийм ажил бас нэг тийм аутизмтай хэл ярианы асуудалтай хүүхдүүдтэй үзлэг онцлогоо хийчих гэсэн юм хотоос бас явсан. Тэгээд тэрийг битээр анх удаа тэр хүн дээр очиод үзүүлэхэд танаа хүүхд аутизмтай биш ээ зүгээр хэл ярианы асуудалтай л хүүхд байна гэж битээрт хэлээд битээр тэрэнд нь айгу тайвшраад тэгээд Улаанбаатар Сэмүт рүү албан ёсоор онц тогтоолгоё гээд 5 настайд нь битээр дагуулад явсан. Тэгээд онц тогтоолгоод очиод үзэхэд бол яг аутизм мөн байна гэдэг юм мэдээг бол сонссон. Тухайн үед сонсоод надад бол бас айгүй хүнд санагдсан. Хүлээн зөвшөөрөхөд айгүй хэцүү. Мэдээж хүн болгонд л өвчин зовлон хүнд санагд. Тэгэхэд манай ихнэр бас айгүй хүнд дээрээс нь хэлэх битээ айгүй тийм бас эмзэг байсан. Тэгээд мэдээж бас жаахан уйлаад 30 дэх готролд ороод ингэсэн. Тэр үед надад ч ихсэн айгүй хэцүү байсан боловч би одоо нэгэн сэтгэл готролд орсон байхад нөгөөх нь бас дагаад орчих юм бол энэ ч өөр айгүй утгагүй шүү дээ. Тэгэх юм бол хоёулаа энэ юмны өмнө сүдөөд унахж байгаа юм шиг ийм мэдрэмж байсан учраас би өөрийнхөө тэр сэтгэл хөдлөлийн гутралын ямиг бол хойшин тавиад за эхнэрийгээ одоо бас аргадаж одоо энийг арга тарахын төлөө явах хэрэгтэй юм байна гэд ингээд бол өөрийнхөө одоо тэр бас хэцүү байсан юмыг бол нэлээд бас ир хүний хувьд нэлээд сайн дарсан. Ер нь бол надад ч гэсэн айгүй тийм эхнэрээс тутгааргүй хэмжээнд бас хүнд байсан. Ингээд бид тэр бүх юм хүлээн зөвшөөрөөд за ингээд хүүхдийн хаад гарах хэрэгтэй байна гэдэг дараагийн хүлээн зөвшөөрөх цаг мөч рүүгээ очсон. Тэгээд ингээд хүлээн зөвшөөрөх цаг дээр очиод ингээд явхад бол хүүд маань ч гэсэн хүлээн зөвшөөрөгдсөн юм шиг мэдрэмж авч байгаа юм шиг надад бол санагдсан. Тэр хүүхдэд өөрт нь би чамаа хүлээн зөвшөөрөж байгаа шүү гэдгээ үг хэлээр биш үйл хөдлөлөөрөө тухайн одоо аутизмтай хүүхдэд ойлгуулах нь өөр айгүй чухал юм байл. Тийм учраас нөгөө хүүхд маань хүлээн зөвшөөрөгдөх мэдрэмж авахаараа илүү одоо өөрөө сайжрах, хичээх энэ юм руугаа явдаг. Ингээд бол илүү үр дүнтэй байдал руу шилжсэн. Ингээд бит хоёр бол яг хүүхдийнхаа бүх зүйл дээр бол дэмжиж за бүхэл одоо байж болох сайн их сурвалжуудаас зөв мэдээллүүдийг цуглуулж эхэлсэн. Асуудлууд зөв тал руугаа зөв чиглэл рүүгээ явдаг ийм байдал руу орж ирсэн. Миний хамгийн чухал бодсон юм бол ер нь хүүхдээ эрт онцлуулад тэгээд тухайн зүйлтэй нь бол 100% эцэг их хоёр эвлэрээд цаашид яах вэ гэдэг гарцаа ярилцах нь л өөрөө айгүй үр дүнтэй юм. Одоо харьцангуй давуу тал нь юу болсон бэ гэхээр аутизмыг бол миний хүүг байхаас өмнө хойшоо бол илүү эрт ижлдэг болсон. Хүүхдийг дөнгөж төрснийхэн дараа маш эрт онцлоод тогтоогоод гаргадаг болсон. Тэгээд эрт онцлоод эхлэхээр нөгөө багаас нь хүүхдээ оншийг мэдчихээр тухайн өсөх явцад нь яах вэ гэдгийг анхаарах шин. Бид хоёр бол одоо хожуу бас хүлээн зөвшөөрөх нь удаад
хожуу бас арга хэмжээ авч цаг алдсан болов гэдэг юм бас битээр юм байдаг. Хэрвээ бас эртхэн онцлоод эрт мэдээд эртний сүлийн зөвшөөрсөн бол илүү үр дүнтэй байх байсан болов гэж бас бодох бодлууд бас байдаг. Тэгээ яг энэ боломжийг ашиглаад зүгээр би хид хідэн хүмүүст бас талархал илэрхийлье гэж бодож байна. Катюша Орос цэцэрлэг байгаа. Манай Орхон аймагт үйл ажиллагаа болдог. Тэрний одоо Хуат Илина гэдэг хоёр багшд айгүй талархал илэрхийлнээр бас хамт олонд нь баярлалаа гэж хэлмээр байна. Хуат цэцэрлэгээс хамт явсан ангийнх нь хамт олонд би бас тэдний эцэг эхчүүдэд бас маш их баярлалаа. Миний өглөөний зөвшөөрч ангид нь ингээд хүүхдүүдэд дэмжүүлдэг, өөрсдөө ч гэсэн айгүй дэмжиж хүлээж авдаг. Маш их баярлалаа. Дээр нь одоо энэ Орос 19 дэх сургууль байгаа. Сургуулийн хамт олон бас багш нарт би бас маш их баярлалаа гэж хэлмээр байна. Миний хүүд аюул сайхан боловсрол олох боломжийг нь хангаж өгч бас дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа. Энэ сургуулийн ганц аутизмтай хүүхэд нь анхных болоод одоо ганц байгаа хүүхэд нь манай хүүхэд байгаа. Тэгээд энэ сургууль хүлээн зөвшөөрч бид нарыг бас тусал дэмжиж байгаа. Энэ Орос сургуулийн хамт олонд баярлалаа. За мөн одоо Монцеро гэдэг сургуультанд манай хүүхэд явдаг. Ганцаарчилсан бас энэ багштай, сүтрийн багштай. Тэгээд мөг гэрэл багштай бас маш их баярлалаа. Та бас манай хүүхдийн төлөө маш олон зүйлийг хийж хэрэгжүүлж байгаа. Цаашид ч гэсэн бидүүлээ хамтраад хүүгийнхаа төлөө ажиллана гэдгийг бас энэ ташаабд хэлмээр байна. Тэгээд эцэг эхчүүдтэй бас хэрвээ ийм хүүхд ингэж ожлогдсон бол бити санаа зовоороо энэ хүүхдүүд бол дандаа гэгээлэг юмыг хүнд бэлгэлдэг хамгийн хайр татам мундаг хүүхдүүд шүү гэдгийг хэлье. Баярлалаа. Сэтгэлдэлчлээ. Тэ. Ер нь бол айгүй хүлээн зөвшөөрж байгаад айгүй талархалтай байдаг тий. Миний хүүч нөгөө нэг зурах айгүй дуртай, тоонд айгүй дуртай. Одоо тооны нөгөө нэг зүү тогтолцоо айгүй сайн мэддэг. Одоо жишээлх юм бол хоёрын нөгөө нэг квадрат, куб гэл те бүгдийг нь мэднэ, хүрдээ бүгдийг нь мэднэ гэх юм уу. Яг ингээ 3 4 настайгаасаа эхлүүл. Яг нөгөө аутизм гэж мэдхээс нь өмнө миний хүүч айгүй гой зурдаг шүү. Эсвэл тоонд айгүй сайн айгүй тийм эрдэмтэн хүн болох нь дэж гэх юм уу те хичээл амд айгүй сайн болох нь гэж айгүй боддог байсан байхгүй. Тэгээд онцлогдсныхан дараа яана одоо миний хүү ярьж чадахгүй одоо тэгэл нэг юм одоо яаж амьдрандаа ганцаараа амьдарч чадахгүй үнтэй сууж чадахгүй ч гэдэг юм уу те нэг л амар хэцүү одоо их хүний хувьд бол ингээл амар хэцүү ингээл норж унах чам шиг тийм санагцсан нэг л амьдрал ямар ч юм утгагүй юм шиг санагдал. Тэгээ хүүгөө хүлэн зөвшөөрснөөс хойш ингээд ботоод байгаа юм харсан чинь эсвэл зураад байгаа юм харсан чинь арай өөр харагдал. Миний хүүч нэр эндээ аягүй сайн юм биш үү? Энэний хөгжүүлчих юм бол миний хүүч аягүй лаг зураач болох ч юм уу? Эсвэл тооны нөгөө нэгтлэн эрдэмтэн болох ч юм уу те? Ийм боломжтой юм биш тэгэл тэгээ арай ингээм өөр гэгээлтгээр өдрөөр хараад эхэлсэн гэх юм уу? Тийм. Одоо ч гэсэн аягүй тоонд аягүй сайн дуртай. Тооны хичээлээр дандаа 5 авдаг. Тийм. Тийм сансар окторуу бас аягүй сонирхон. Сансар окторуу одоо бүх нөгөө нэг 9 гараг нарны 9 аймаг бүгдийг Монгол болоод англи гадаад хэлээр бүгдийг цээжилсэн. Тэгээд сансар окторууг аягүй зурдаг байсан. Ер нь ингээд од мод нарны гараг бүгдийг аягүй сайн зурна. Тэгээд зургийн аягүй өндөр ийм юу чадвар айгүй өндөртэй. Ой тогтоолтын чадвар энэ төр бол энгийн хөвгтөөс бол одоо ингээд арай хэд дахин арай өндөр гэсэн үг. Тэгээд альва юмыг хизээч мартахгүй. За ингээд тэд хоногийн дараа миний хүүд жам тим юм тэгж өгнө гэж хэлчих юм бол тэрийг би өөрөө хэлсэн үгээ мартсан байхад манай хөвгт шууд сануулдаг ч юм уу те. Тэгж хэлж ийсэн шүү дээ гэдэг. Одоо тэд өдөр тэгин шүү гэж хэлчих юм бол ойлголоо гэж нэг дотроо хизээч хариулахгүй мөртлөө тэгэж хэлж чинь эргээд дандаа тэрийгэ сануулна. Тэр нь хэдэн жилийн дараа байсан ч хамаагүй. Бүгдийг санаа гэсэн. Тийм өрөмц юм байлээ. Тэгэхээр айгүй тийм онцлогтой. Хүн харах юм бол ямар тийм ярам харагдах байх. Яг миний хүүгийн хувьд бол энэ бүр үнэхээр амар өөрийнх нь хувьд амар утга учиртай тоонууд. Өөрөө яг ингээл бодоол зураал яг нэмэгдүүлэл тэрэндээ төвлөрөөл бүх хаана. Бүх хаана тэгээд бүх тавилганууд бас байгаа. Хаалга. Тэгээд хуучин одоо манай бөөдөн хуучин юмнууд бас бүгдийн зураад дуусгаад бас солисон. Тэгээд ахиад зурж байгаа. Ер нь бол бит хоёр энэ байранд 2020 онд. Тэгсэн 20 онд орсон. Одоо нэг 5 6 жил амьдарч байгаа. Тэгээд анх ороход бол шинэ байр байсан. Ямар ч нэг обон дээр нэг шиг зураач жоохгүй. Цоо шинэ байранд орсон. Тэгээд орсноос хойш бол манай хүүхд бол энэ дээр бүрэн зурж эхэлсэн. Тэгээд тэр үед ч гэсэн хүүгээ яг хүлэн зөвшөөрч эхэлж ийсэн үедээ давхцдаг. Манай хүү бит хоёр хүлэн зөвшөөрчихсөн. Одоо урд нь бол ингээд зургатан бойл байг муухай олгочлоо ч гэдэг юм уу. Иймэрхүү юмуд бол байдаг гэсэн бол хүлэн зөвшөөрснөөс хойш бол миний хүү юу юм ярэ гэж хүлээтэй хий. Тэгээ харин та хэдийг ирнэ гэдэг энэ нөгөө наасан цаас маснууд бас авчаад байгаа. Тэс ингээд ийм цаасан дээр зурсан зургуудаа хүртэл ингээд яг үзэсгэлэн шиг ингээд наачдаг. Тойруулаад тэдрээгээ өөрөө хардаг. Тэрнээсээ ингээд дандаа одоо орчноо өөрөө мэдэрдэг. Өөрөө өөртөө орчин бүрддэг юм. Тийм өрөмц. Бид хоёроо одоо ингээд 13 жилийн хугацаанд нэг тийм жаргалтай тайван байгаа
Тэгээ тийм нэг юм хит давуу талууд байна. Айгүй шилэн мөнгөний талаар ингэж хэрэглэж байгаагүй тий. Чи надаас ийм хэд дөрөв нь болон болооч гэдэг юм уу тийм юу байдаггүй. Тэгээд ийм бүх юм ингээ одоо хуцыг үүсгэж ч гэсэн ингээл бүх юм шилэн гэдэг. Хизээч би тэгэл нэг дураар хүний хуц ингээл үзэл байхгүй ч гэсэн үзэхэд бас нээлттэй. Тийм байхгүй юу. Тэг айгүй тийм шилэн байдаг. Тэгээд бид хоёрын нөгөө нэг юм амьдралын вишин алсын хараа нэг зорилготой. Тэр талаараа аюул ярьдаг. За одоо хоёлоо зарлагын хандлага ингэж тэмдэгдэл юмрал ийм энэ жил одоо ийм зорилттой бид хоёр ингээд ирээдүйд ийм алсын хараатай гэл те. Яг тэрний хадлаа аюул тийм хамтарч ажиллах нэг баг болж чаддаг байхгүй юу? Тийм. Тэгээ гол нь бид хоёр бас тэгээд аюул хэрэлцдэг. Манай нөхөр чи аюул ярьдаг бид хоёр хоорондоо. Хүний ч тухайрч болдог. Тэгэл ихчлээ одоо хүүхдүүдийнхаа тухай ярьж чинь. Одоо ингээд хүнсээ цуглуулад явахын хүртэл надад аюул гоё идэг. Хоёулах нь ингээд болцож байгаа юм шиг. Өөг нь зүгээр ингээ хүн хараад хүнсээ цуглуулж байгаа байхгүй. Тэгэхэд чи бид тэр орон чи бүр ингээл өдөрч юу тохиолдсон яасан тэгэл нэг тийм хосуудын нэг тийм нэмдэн бид яг тэр үеэл хүнсээ цуглуултаа хангалтдаг тэр хэрэгцээгээ. Мал хөрхий миний охин зохицуулж байна. Ээж нь бас харцангуй одоо нөгөө декретний амралттай хүүхдээ харж байгаа учраас ерөнхийдөө бас гэр орны асуудал. Гэхдээ ээжтэй айгүй их тустай юм болж. Би бол ажил хийд юм үзэгдэхгүй юм л таа л. Эхний төрөлтөн дээрээ өөрөө хүүхдээсэн болохоор мэдээгүй. Өөрөөр мэдээгүй. Тэг ямар ч нэг үсэнтэй аяа том хүүхэд болсон юмсаа. Тэгээд яг ингээд эхний хоёр төрөлтөн дээр чинь аав ээжүүд их тусалдаг байсан. 3 дахь төрөлтөн дээр бол яг л өөрөөсөө хүүхдээ гарт өсгөөл нас ч нэлээ явцсан. Тэгээ нэг юм 3 дахь хүүхэд болохоор өөрөө нөгөө өсгөөд эмэгтэй хүн ингээл ээж болоод ээж нь хэцүү ээж нь ядраад байна гэл төрсний дараах сэтгэл готрол гэл те нэг тийм ээжийн хувьд бол аюу их тийм хэмжээлгүй их давжгүй нэг тийм хэцүү зүйлүүд байдаг шүү дээ. Тэрнтэй адилхан аав хүнд ч гэсэн бас тийм аа болж байгаа мэдрэмж тэгэл тэгээ эрэгтэй хүний хувьд те аа болж байгаа хариуцлага бас нэг тийм сэтгэлийн тийм аюу тийм хэрэг болт юм бэлээ. Тэрийг би яг 3 дахь дээр л ялгсан гэдэг байхгүй. Тий. Аав хүн эцэг хүн за бүр гэр бүлийн одоо гэр бүл авч явж байгаа хүн гэдэг бол өөрөө бас үүрэг хариуцлагатай байх ёстой гэдэг би ийм зарчим барьдаг. Тэрнийхээ хүрээнд одоо би өөрөө хүүхэд байсан бол миний аав надтай ингэж харьцуул яах вэ гэдэг харьцуултыг би айгүйх боддог. Тэгээ миний аав надтай айгүй тийм зөв харьцдаг, намайг айгүй дэмждэг, намайг айгүй хүндэлдэг учраас би бас хүүхдүүдтэй тэр зам чанарыг бас суулгах юм уу гэж ингэж ойлгодог. Тэгэхээр өөр хүүхдээ эцэг их өөрөө ямар байх нь өөр хүүхдээ яг тийм хүн болж хүмүүждэг юм уу гэдэг энэ зүйлийг бол би багаас авсан. Миний ээж бол бас сургуулийн өмнөх боловсролд олон жил ажилласан. Цэцэрлэгийн багш хүн байсан учраас хүүхдээ адилцгуур чадвар бас айгүй өндөртэй байсан. Тэр тал нь надад бас айгүй нөлөөлсөн. Тэгэхээр хүмүүсийг би бас хүүхдтэйгээ харилцахдаа дараад нь миний хүүхд ямар хүн болох вэ гэдэг талаас нь миний гаргаж байгаа үйлдэл миний хүүхдэд шууд нөлөөлдөг гэдэг талаас нь ойлгоод авчвал их зүгээр юм уу гэж боддгийг. Нийт одоо бас гэр бүл залуучуудтай бас тийм ээ. Миний нь л хийх ёстой ажил гэдэг байдлаар хүлээгээд авчвал илүү тийм хүнд биш, их хөнгөн, дээрэс нь хийхэд их ам ихэд бурхан. Тийм байварх юм бол гэр бүл чад жаргалтай, улс орон чи хөгжил сайн. Дээрэс нь хүүхдүүд ч гэсэн зөв хүмүүжлтэй, сайн болцооч хүмүүжих юм болов уу гэж байна. Би хвчлээ та хинаа. Тий, би нөгөө ах болохоор намайг айгу та гэж дууддаг. Тэгэхээр ах уу. Та гэж дуудана. Тэгээд манай орчин тойрныхан хамт олон таньдаг найз нөхдүүд айгу тэрэнд айгу тийм олзрох тааддаг. Нөхрийг айгу хүндэлж та гэж хүндлэх нь монголчуудын бас эртний уламжлал ёс байдаг. Тэр талаас нь айгу харж айгу тийм бас хүмүүжил талаас хардаг. Би болохоор их нэртэй анханасаа нөгөө дөнгөж танилцаад үргэж явахдаа нэр өгсөн. Тэр нэрээр одоо л явдаг. Оны гээд. Тэгээд хооны гэдгийг H-ийг аваад оны гээд. Тэгээд би тэгж нөгөө дуутахад амар юм уу гээд. Тэгээд хооны гэж дууддаг байж байгаа. Тэгээд би дараа нь дуутахад амар болохоор хийг наад оны болцсон. Тэгээд манай эхнэр бас тэр нэрэнд амар дуртай. Тэгээд одоо оны гэж дууддаг. Тэгээд манай одоо хамаатан садан яг миний талын одоо садан төрлийн хүмүүс манай эхнэрийн баг бүтэн нэрийн зарим мэдгүй. Бүгдээрээ оны л гэж дуудана. Тэгээ ер нь оны гэдэг юм байна гээд. Тэгээ настай хүмүүс болохоор оно гэд моно гэж дуудаад нөгөө нэрийг оно л гэж боддог. Тэгэхээр оно маань одоо бүтэн нэр нь он билүү юу илээ гэх настай хүмүүс айгаа асууд. Тэгээ манай эхнэр тэр нэр нь одоо баг бүх хамаатан задаа найз нөхдүүдийн донд ч гэсэн тэр нэрээр яваад тэгээ бүр баг өөрийнх нь үндсэн нэр болчих шиг миний өгс нэр. Тэгээ битэр тэгж дууддаг. Тэгээ манай хүн болохоор аха та гэдэг тэгж дууддаг.
Манай аав ээж хоёр бол ер нь бол жоохон тийм зарчимч хүмүүс. Тэгээд хариуцлагатай байгаарай. Айлын хүүхдийг авцуулсан. Өөр хүүхдийнхаа өмнө эцэг шиг эцэг байгаарай гэж хэлжсэн. Манай хадам аав болохоор зэрэг одоо чиний хүн боллоо. Тэгээд цааш нь одоо хөргөжлүүлээ чи аваад яв гэдэг. Манай эхнэр бас жоохон сул биетэй байсан. Тэгээд бас имлэгээр их явдаг. Анх танилцахад бид нэр имлэг дээр л болцдог. Баг шахуу байла. Тэгээд имлэгийн коридорт байж байгаа зарим эмчнэр загнуулаад энэ ямар болцоо амралтын газар бат хоёр гээл манай хүн байс гээд имлэг твдэг. Тэгээд надтай суугаад гэр бүл болоод ингээд яваад үр хөвгт төснөөс хойш тэр биеийн байдал өвчин бүрийн илааширсан. Гээд бүрэн илаашраад айгүй эрүүл сарвал юм болсон. Тэгээд манай аав манай охины бие нийлээ муу гэдэг дээр айгүй тийм бас тийм сэтгэлийн тийм жоохон тийм юм байсан. Тэгээд тэр нь болохоор зэрэг өвчин ингээд надтай суугаад яснаас хойш ингээд айгүй тийм өвчнөө мартаад айгүй гоё гэгээлэг болоод ингэсэн. Тэгээд тэрэнд манай хадам аавч айгүй баяртай бас байдаг. Тэгээд одоо энэ хүүхдийг хүн болгоод цааш нь аваад яваараа миний хүү. Тэр нь айгүй гоё таалагдсан байсан. Тэгээ манай ихнэр бол хоол их чадвараараа бас намайг айгүй татсан. Намайг нэг өдөр гэртээ дуудахгүй юу гэтээ өргөжчихсэн. Хүрээд иргээд исэн чинь манай ихнэрийн хамгийн анхны хоол болохоор баяжтай цай хийсэн байсан. Тэгээд хоол идгээд би тэрийг яг тийм зоригтой гэж юусоо боддог байхгүй юу. Тэгээд би хоолыг идээд тэгээд анхныхаа ихнэрийн гарын хоолыг тэгж идээ. Тэгээд тэр нь амар гоё амттай, айгүй гоё санагдаад ямар байна гэдэг айгүй асууд. Тэгээд үнэхээр амттай гоё хоол байна. Айгүй таалагдлаа гэдэг. Тэгээд би өөрөө айгүй чи өөрөө хийсэн юм уу гэд би асуугаад байгаа байхгүй. Тэгээд би өөрөө тийм хоол нөө идэж өссөн учраас хоол бас айгүй голдог тийм төрлийн хүн байхгүй. Тэгээд тэр нь надад хоолных нь тэр бас надад айгүй таалагдсан. Эр хүнийг ходоодоор нь гэдэг шиг хоол нь надад бас айгүй таалагдсан. Тэгээ ээжийн зан чанарууд манай эхнээс айгүй үнэртдэг. Тэр нь одоо надад бас айгүй таалагдсан. Ээжээс авдаг тэр мэдрэмжүүд манай эхнэрт айгүй байдаг нь намайг одоо эхнэртэй татагдах тэр одоо юм руу хичээлдүүлсэн болов уу гэж ингэж хардаг. Манай эхнэр бас манай аавын зан чанар чамд бас айгүй харагддаг гэдэг юмыг бас хэлдэг. Тэгээ битээр нэгээ дүүлгээд байгаа ч юм шиг заримдаа санагд. Гэр бүлээ төхрөгөө тэ айгүй гоё хүндлээрээ хайрлаарай гэж хэлээ та. Гэр бүлийн үн цэнийг сэрхэмлэж айлын хүн хүүхэд айлын хүүтэй нэгэнд хамт амьдрна гэж зорьсон бол зорьсон зорилгынхаа төлөө тууштай байх. Өөр хүүхэд ханижлынхаа өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлаж нэгийг хайрлж хүндэлдэг байх нь маш чухал гэж бол бодож байна. Дээрээс нь хүний одоо төрөлхийн одоо хэрэгцээ гэдэг бол сүргээр амьдрах, гэр бүлээр амьдрах, хамтран амьдрах энэ одоо хэрэгцээ бол хамгийн чухал хэрэгцээ байдаг. Тэгэхээр энэ чухал зүйлээ бол бас эрхэмлэж хайрлаж амьдрах нь бол юу юунаас илүү чухал шүү гэдгийг бас нийт гэр бүлүүд та бүхэндээ бас хэлж уриалмаар байна. Одоо 18 настай жоохон охин байхасаа эхлээд өнөөдрийг хүртэл одоо надад байж болох бүхэл одоо хайр халамж миний одоо олон сайхан үр хүүхдийг төрүүлж мэдлүүлж миний одоо удам маяг залгуулах үр хүүхдүүдийн маань өсгөж торниулж ажил төрөл амьдралынхаа бүх одоо зам мөрийн маань ард одоо асфальтаа танк шиг хамгаалж хайрлж өмгөөлж өмөлзөж явдаг чамдаа маш баярлаа. Тэгээд би бол азар буйнаар ийм сайхан антай болсондоо өргөлж одоо талхаж ингэж явдаг. Тэгээд цаашдаа ч одоо эмгэн уурал өвгөн болтлоо нэгээ хайрлж хамгаалж өмгөөлж явах болно гэдгээ хэлье. Би өмнө нь бол энийг бол аль хэдийн маш олон удаа амласан байгаа. Монгол улсдаа ч амлсан, гэр бүлийнхаа батлах дээрч гарын үсгээ зурсан, хурим найр дээр ах トゥ амрах садныхаа өмнө амлсан, эхнэртэй ч ус амлсан цаашид одоо бас энэ ам хүчийнхээ төлөө хичээж зүтгэж явах болно. Чамдаа хайртай шүү. Баярлалаа ханаа гэж хэлье.